Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ өдөр тутамд хийдэг зүйлийнхаа талаар ярьж сурцгаана. За өдөр тутамд хийдэг зүйлүүдийг ярихад бол le verbe pronominal буюу эргэх үйл үг нэлээд хэрэглэгддэг байгаа. За тэгэхээр үйл үгийнхээ өмнө нөгөө сө гэсэн одоо эргэх төлөөний үгийг авдаг үйл үгнүүд байдаг. Тэр өмнөх хичээлээрээ бүгдээрээ хальт дурдаад явсан байгаа тийм ээ. Se laver гэдэг үйл үгийг одоо хуургаж үзсэн. За тэгэхээр le verbe pronominal гэдэг маань одоо хийгдэж байгаа үйл маань одоо өөрт шууд тусаж илэрхийлэгддэг. Учираас одоо le verbe pronominal буюу эргэх үйл үгийг хэрэглэдэг байх нь байна. За tous les matins je me réveille à 6 heures. Өглөө бүр би 6 цагт сэрдэг. Tous les matins гэдэг маань өглөө бүр je me réveille гэхээр би сэрдэг. За тэгэхээр se réveiller гэдэг үйл үгийн маань se гэдэг эргэх төлөөний үг одоо je гэдэг эзэн биетэйгээ одоо зогтож хувирсан байна. Je vais aux toilettes. За би 0 явдаг. Je bois 2 verres d'eau avec du jus de citron. Би 2 аяга одоо лимонтэй ус уудаг. Ensuite, je vais dans la salle de bain pour me doucher. Дараа нь би угаалгын өрөөнд шүршүрт орохоор явдаг. Өрөө рүү шүршүрт орохоор явдаг тийм ээ. Тэгэхээр ensuite гэдэг маань дараа нь гэсэн утгатай. La salle de bain угаалгын өрөө pour me doucher гэхээр шүршүрт орохын тулд гэсэн утгатай. Тэгэхээр дараа нь би угаалгын өрөө рүү шүршүрт орохоор явдаг. Je me lave avec du savon et du shampoing. Би савн, шампунаар угаадаг. Une fois que je me suis lavé, je sors de la douche et je m'essuie avec une grande serviette. Усанд орсныхоо дараа би шүршүрээс гарч том алчураар бие арчдаг. За je me suis lavé гэхээр би одоо өөрийгөө угаасан. Тэгэхээр une fois que гэхээр одоо би өөрийгөө угаасныхаа дараа гэсэн утга илэрхийлэх нь. M'essuie гэдэг маань одоо би өөрийгөө арчдаг. Une grande serviette гэхээр том алчуур. Тэгэхээр serviette гэдэг маань алчуур, grande гэдэг маань том гэсэн утгатай тэмдэгнэр байх нь. Je mets un peu de crème sur mon corps car ma peau est un peu sèche. Би биендээ бага зэрэг тос түрхдэг. Учир нь миний арьс бага зэрэг хуурай юмаа гэсэн утгатай. За крем гэдэг маань нэг крем байна тийм. Sur mon corps. За corps гэхээр миний бие байгаа. Би гэсэн утга. За mon corps гэхээр миний тэгэхээр биендээ. Sur mon corps гэхээр биендээ гэсэн утга илэрхийлж байна. Car гэдэг маань учир нь гэсэн утгатай. Ma peau гэхээр миний одоо арьс. Sèche гэдэг маань хуурай. Je mets un peu de crème sur mon corps car ma peau est un peu sèche. Je m'habille pour aller au travail. Би ажилдаа явахын тулд хувцалдаг. M'habille гэдэг маань би өөрийгөө хувцалж байна гэсэн утгатай. Je vais dans la cuisine et je me prépare mon petit déjeuner. Би галтайгоонд орж өглөөний цайгаа бэлддэг. La cuisine гэдэг маань галтайгоо. Me prépare гэхээр би бэлддэг. Mon petit déjeuner өглөөний цай. C'est très important. Энэ бол маш чухал. Тэгэхээр c'est гэдэг маань энэ бол гэсэн утгатай. Très гэдэг маань маш important чухал. C'est très important. Je bois un bol de café et je mange 2 tranches de pain beurré avec de la confiture. Би нэг аяга кофе ууж 2 зүсэм талхыг маасал жимсний чанамалтай иддэг. Un bol гэдэг маань аяга. За tranche de pain beurré гэрээ одоо маасал түргсэн 2 зүсэм талах гэсэн утга. La confiture гэдэг маань жимсний чанамал байх нь барин байх нь.
Je prends aussi un verre de jus d'orange et une banane. Би журжийн шүүс нэг банан иддэг. Grâce à tout ça, je commence ma journée pleine d'énergie. Энэ бүхний ачаар би өдрөө эрч хүчтэй эхлүүлдэг. За grâce à tout ça гэдэг маань одоо энэ бүхний ачаар гэсэн утга илэрхийлж байна. Pleine d'énergie гэдэг маань одоо маш эрч хүчтэй гэсэн утгатай. Vers 7 heures, je monte dans la chambre de mon fils pour le réveiller doucement. 7 цагийн үед би хүүгийнхээ өрөөлөө орж аажуухан сэрээдэг. За vers гэдэг маань одоо үед одоо тэрлүү энэ рүү гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр vers 7 heures гэхээр 7 цагийн үед. Dans la chambre гэхээр өрөөнд de mon fils одоо миний хүүгийн. Pour le réveiller doucement. Doucement гэдэг маань аажуухан аяархан. За réveiller гэдэг үгний өмнөх le гэдэг маань одоо түүнийг гэсэн төлөөний үг байна. Тэгэхээр mon fils гэдэг одоо миний хүү гэдэг үгийгээ давтахгүй тулд le гэдэг төлөөний үгээр орлуулсан байна. Je retourne dans la salle de bain, je me brosse les dents et je me maquille. За би буцаад одоо угаалгын өрөөндөө ороод шүдээ угаагаад нүрээ буддаг. За тэгэхээр je me brosse les dents гэхээр шүдээ угаадаг. Les dents гэдэг маань шүд гэсэн утгатай. Je me maquille гэдэг маань би нүрээ буддаг. За эрэгтэй хүмүүс байх юм бол après la douche, je me rase. Тэгэхээр усанд орсныхоо дараа би сахлаа хусдаг. Je me se raser гэдэг маань сахлаа хусах гэсэн утгатай. За эсвэл après la douche, je me rase avec un rasoir électrique. Тэгэхээр усанд орсныхоо дараа би сахлаа цахилгаан сахлын машинаар хусдаг гэсэн утгатай. Тэгэхээр un rasoir гэдэг маань одоо сахлын машиныг хэлдэг байна. Parfois j'allume mon ordinateur et je cherche des informations pour préparer mes cours de français. Заримдаа би компьютераа асааж Франц хэлний хичээлүүдэд бэлтгэхийн тулд мэдээлэл хайдаг. За parfois гэдэг маань заримдаа. Mon ordinateur гэдэг маань миний компьютер. Des informations гэхээр мэдээллүүд. Mes cours de français гэхээр миний Франц хэлний хичээл. Vers 8 heures, je quitte la maison et à 8h10, je dépose mon fils à l'école avant d'aller au travail. За 8 цагийн үед би гэрээсээ гарч 8 цаг 10 минутанд хүүгээ сургуульд хүргэж өгөөд ажилдаа явдаг. Je travaille dans une mairie en tant qu'adjointe administrative. Би нэг хотын захиргааны ажилтан хийдэг. Ma journée de travail se termine à 17 heures. Миний ажлын өдөр 17 цагт дуусдаг. Après être rentré du travail, je fais du yoga 3 fois par semaine pendant 45 minutes. Ажил тараад би 7 хоногт 3 удаа 45 минутын турш йог хийдэг. За après être rentré du travail гэхээр ажил дууссаны дараа буцаад гэртээ ирэх гэсэн утгыг илэрхийлнэ. Les autres jours, je fais des exercices de cardio. За бусад өдрүүдэд кардио дасгал хийдэг. Ensuite, je prépare le dîner pour la famille et le repas du lendemain midi que j'emporte au travail. Дараа нь би гэр бүлдээ оройн хоол маргааш ажилд ирээ идэх өдрийн хоолоо бэлтдэг. За le dîner гэдэг маань оройн хоол тийм ээ. Pour la famille гэхээр гэр бүлдээ. Le repas du lendemain. Du lendemain гэдэг маань маргааш гэсэн утгыг илэрхийлнэ. Je fais la vaisselle et je nettoie la cuisine. Би аяг тавгаа угааж галт хохоо цэвэрлэдэг. La vaisselle гэдэг маань аяг тавг гэсэн утгатай. La cuisine гэдэг маань галт хогоо. Parfois mon mari m'aide
à finir plus vite. Заримдаа нөхөр маань хурдан дуусгахын тулд надад тусалдаг. Mon mari гэхээрээ миний нөхөр. À finir plus vite гэхээрээ хурдан дуусгахын тулд. Vite гэдэг маань хурдан. Je vais dans le salon et je continue à préparer mes cours de français. Би зочны өрөөнд орж Франц хэлний хичээлээ үргэлжлүүлэн бэлддэг. Le salon гэдэг маань зочны өрөө, том өрөө. Avant d'aller me coucher, je me démaquille et je me brosse les dents. Унтахаас өмнө би нүүрний будгаа арилгаж шүдээ угаадаг. За avant d'aller гэдэг маань унтахаас өмнө. Me coucher гэхээрээ орондоо орохыг хэлж байгаа. За me démaquille гэхээрээ se maquiller гэдэг маань нүрээ будах. Тэгэхээр se démaquiller гэхээрээ нүрийнхаа будгийг арилгах гэсэн утгаагаар илэрхийлэх нь. Vers 21h30, je vais me coucher et je m'endors à 22h. 21 цаг 30 минутын үед би орондоо орж 22 цагт унтдаг. За ингээд бүгдээрээ өдөр тутамд хийгддэг энгийн зүйлүүдийг одоо хэлж сурцгаалаа гэж бодож байна. За та бүхэндээ зориулаад би өөрийн энгийн одоо маш хялбархан одоо та бүхний мэддэг болсон байх ёстой үгнүүдийг одоо хэрэгэлсэн гэж бодож байгаа. За тэгээд та нар бүгдээрээ өдөр тутамдаа юу хийдэг талаараа комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд бас хэлэх зүйл маань subscribe болон like дарж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн нэгэн үргэлжлүүлээд дараад байгаарэ гэж хүсье. За ингээд бүгдээрээ бичлэгээ өндөрлөе. Дараагийн хичээл хүртлээ түр баяртай.